За сайн бацгаана бүгдээрээ. Би сүүлийн нэлээд хэдэн жил яваад байгаа энэ нэг сургуулаа хаяад тэгээд мөрөөдлөө дагаад бизнес хийгээд мөнгө олох нь зөв үү? Эсвэл одоо их сургуулийнхаа одоо бакалавртаа сурах нь зөв үү? Гэдэг талаар өөрийнхөө бодлыг та бүхэнд ярих гэсэн. Тэгээ ерөнхийдөө энэ нь болохоор дэлхийд даяарч явж байгаа, Монголд ч гэсэн ингэж явж байгаа нэг юмрхүү одоо юм цорхол хайп байгаад байгаа. Тэгээд эннийх нь болохоор томоохон төлөөлөгчд нь дэлхийд дахинд болол эхний хэдэн байранд орох номер 1 баячууд одоо Bill Gates, Mark Zuckerberg, Sam Altman, Steve Jobs гэх мэтлэн томоохон амжилтанд хүрсэн хүмүүс байдаг. Эдгээр нь болохоор ерөөсөө бакалаврын дипломыг аваагүй тийм хүмүүс байдаг. Тэгээ нөгөө талаараа болохоор Монголд болохоор нэг жишээ нь одоо олонний танил жишээ нь гэх юм бол Ant Global Investment байгуулагч Анар ах байгаа. Тэгээд энэ талаар болохоор ягаад одоо ер нь бакалавр нь хэрэгтэй юу те? Их сургуульд хэрэгтэй юу? Ямар хэрэгтэй одоо зүйлээр одоо хэрэгтэй байх уу? Тэгээд дээрэс нь эсвэл бизнес хийгээд тэгээд тэр талаараа ингээд өөрийгөө хөгжүүлээд явах нь зөв үү гэсэн талаар өөрийнхөө бодлыг танилцуулах гэсэн юм аа. За тэгэхээр одоо энэ нөгөө нэг дэлхийн энэ алдарчнууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Bill Gates, Mark Zuckerberg, тэгэл Steve Jobs, тэгэл нөгөөх нь болохоор Sam Altman гэсэн энэ хүмүүс байгаа. Одоо нилийн хэдэн шинжийг ингээд энэ хүмүүсийн талаар ингээд яриа тавчгаа ингээд хэлэх юм бол нэгдүгээрт энэ хүмүүс болохоор одоо англи хэлээр upper middle class гэдэг тийм одоо background-аас ирсэн одоо гэдэг нь болохоор upper middle class гэдэг нь болохоор одоо ерөнхийдөө ингээд айлуудыг тэ ямар ч улсад ингээд дундаж хэмжээний одоо нөгөө одоо мөнгөний болцоотой санхүүгийн болцоотой айлууд гэж хэлдэг шүү дээ тий. Тэгээд тэр айлууд нь болохоор одоо ерөнхийдөө ингээд ямар ч улсад тийм дундаж хэмжээний хүмүүс байгаа тий. Тэрнийх нь тэрийгээ бас дотроо доод хэмжээний дундаж санхүүгийн боломжтой айлууд, дунд зэргийн тэгээд нэлээд дээгүүр нь баг баян гэж хэлж болох тийм хүмүүс гэдэг ингээ ангилдаг. Тэр нь болохоор англиар upper middle class гэж байгаа. Тэгээд ялангуяа одоо Америкийн upper middle class буюу одоо дээд давхаргад нь орох дундаж санхүүгийн боломжтой айлууд гэдэг бол Монголын одоо дундаж айлуудтай бас зөвлөшгүй байдаг. Ерөнхийдөө нэг хаустай тийм нэлээд дажгүй тансаг юм хаустай тэгэл өөрсдийн гэсэн бизнестэй нэлээд өндөр бас боловсралтай ээж аавтай тиймэрхүү айлын хүмүүс байгаа. Тэгээд ийм байгаа. Анхнаасаа ингээд ерөнхийдөө санхүүгийн хувьд бол нэлээд хол явцсан. Зүгээр одоо дундаж одоо Америкийн дундаж классик бол дундаж одоо давхаргыг бол Монголын дундаж давхаргатай наад зах нь зүйрлэшгүй хамаагүй хол тийм боломжтой байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө талаараа болохоор одоо энэ барууны оронд юм эсвэл Америкт амьдарч үзээгүй хүмүүс болохоор ерөнхийдөө жоохон төсөөлгүй одоо энэ эрэгтэй хүн байх тэгээд одоо цагаан арьстай гэж хэлдэг шүү дээ. Цагаан арьстай одоо барууны Европын зүстэй хүн тэгээд дээрэс нь тэгээд харцангуй өндөр хэмжээний юм хүмүүс болохоор нийгэмд ерөнхийдөө одоо ажлын талбар дээр хийж давуу талтай байдаг гэдгийг хүмүүс бас сайн мэдгүй. Тэр нь болохоор бас би энийг нь болохоор ингээд богинохын дуртахыг бас өсөж байгаа. Яагаад гэвэл бас тийм судалгаа байдаг. Хүний ерөнхийдөө гадаад зүрзэмж нь ажлын талбар дээр одоо ажил олох боломж тэгээд дээрэс нь цалингийн хэмжээний ийм хамаарсан судалгаа байдаг байна. Тэгээд мэдээж өнгө үзэмж сайтай тэгээд ерөнхийдөө тиймэрхүү хүмүүс бол илүү жоохон цалингийн хэмжээнд бас ингээд өндөр талтай байдаг. Тэгэхээр ер нь давуу талтай байдаг гэсэн үг. Ер нь ингээ карьер одоо шат агсан ч гэсэн давуу талтай байдаг гэсэн үг. Тэгээд болохоор энэ болохоор нэг юм байгаа. Тэгээд нөгөө талаараа болохоор ер нь баян талтай айл байна гэдэг бол энэ дөрвөн хүн бол одоо миний дурдсан энэ дөрвөн хүн бол бүгдээрээ
нилээн тийм хувийн сургуулиас гаралтай хувийн сургуульд орсон хүүхдүүд тэгээ Америкийн хувийн сургууль нилээн чанартай сайн сургуулиуд бол бүр Монголын дунд сургуулийг хол хаяхаар тийм хэмжээний байгаа. Тэгээд ялангуяа барууны сэтгэлгээ одоо энэ мэтгэлцээний одоо discussion энэ мэтгэлцээний чадвар нь бол анхнаасаа нилээн тийм өөртөө ихтэй болгоод өсгцэн байдаг. Тэгээд би болохоор одоо өөр дугаарууд дээр Швейцарын одоо би Швейцарт амьдардаг. Тэгээд Швейцарийн дунд сургуулийн их сургуульд орох элсэлтийн шалгалт нь ямар шалгалт байдаг. Тэгээд ямар одоо програмны хэмжээнд одоо хичээлүүд дээр ямар програмны хэмжээнд хичээл хамарч гэн гэдгийг юм бэ та нарт тайлбарлаж өгнө. Энэ нь болохоор би одоо ерөнхийдөө элсэлтийн шалгалтыг нь одоо хэр баргийн хүн хийн гэж бодохгүй байна. Тэгэхээр би 3 хэлээр хийсэн. Тэгээд энийг бол мэдээж хэр баргийн хүн хийхгүй өөрийгөө ингэж зовоохгүй. Тэгээд би болохоор мэдээж өөр ингэсэн шалтгаантай байсан. Тэгтээ одоо тэрүүгээрээ би юу харуулах гэдэг юм гэхэлэр ерөнхийдөө Монголын дунд сургуулийн боловсролын одоо хичээлийн үзэх хүрээн ямар байна. Тэгээ Швейцарын одоо жишээлбэл нэлээд өндөр хөгжилтэй ийм орны дунд сургуулийн их сургуульд ордог хүүхдүүдийнх нь хичээлийнхэн хүрээн ямар байна гэдгийг танилцуулах гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол би ингээд одоо дугаарууд дээр ингээд тайлбарлах нэг юм нь болохоор одоо жишээлбэл суур энэ бол зүгээр ингээд суур цэвэр мэдлэг байгаа. Тэгээд Монголд нэг жоохон нэг тиймэрхүү юм яваад байдаг. Ингээд нэг юм хичээл мэтэл дээр ч юм уу те. Энэ одоо ингээд амьдралд хэрэггүй энэ төр гэж тэгж яваад байдаг. Би бол тэрний ерөнхийдөө хөвчлэн эсрэг байдаг. Тэгээд юу юунд одоо ямар мэдлэг нь юу юунд хэрэгтэй байдаг. Ажил дээр ер нь яаж одоо ингээд хэрглэж юунд нь хэргэлдэг гэдгийг бас ингээд хажуугаар нь тайлбарлаж явахыг бодно гэж бодож байгаа. Тэгээд тэрнээс гадна Швейцарын боловсролын системийн одоо ерөнхий боловсролын системтэй хүн болгон их сургууль сураад авах шаардлага байхгүй. Швейцарт болохоор ердөө нэг 5-10% нийт хүүхдүүд нь болохоор яг университет гэдэг энэ их сургуульд нь сурдаг. Бусдууд нь бол бүгдээрээ мэрэгжил одоо дээд сургууль тэгээд дээрэс нь янз бүрийн мэрэгжлийн сургуулиуд ингээд шат шатны мэрэгжлийн сургуулиудаар сураад явчихдаг. Тэгээ би та бүхэндээ болохоор тэр сургуулийн шатуудыг нь танилцуулна гэж байгаа. Анхнаасаа яаж явдаг талаар нь танилцуулна гэж бодож байгаа. Тэгээд их сургуульд орох хүүхдүүд нь ямар хэмжээний мэдлэгтэй байж их сургуульд ордог байх нь. Тэгээд ерөнхийдөө бас нэг тайлбарлах юм нь болохоор одоо энэ мэдлгүүд нь амьдралд яаж хэрэг болдог вэ гэдэг талаар бас ярих гэдэг. Яагаад гэвэл одоо энэ хүүхдүүдээ ингээд ерөнхийдөө жоохон юм ахлах ангийн ч юм уу хүүхдүүдийн асуугаад одоо ингээд жоохон уучраалахгүй эсвэл тэгээд зарим нь дээд сургууль сурцсан хүмүүс ч гэсэн одоо дээд сургуулийн би хэрэглээд байх юм байдаггүй энэ гэх мэтлэн юм ярьдаг. Тэгээд тэрнийхэн талаар бас юуг нь юунд ашигладаг вэ гэсэн талаар бас та бүхэндээ ингэж өөрийнхөө одоо туршлага дээр тулгуурлаж өөрийнхөө ойлголтыг ярина гэж бодож байгаа. Тийм байгаа. За одоо ингээд бүгдээрээ одоо ингээд эргээ зэтвлэг ороход одоо энэ хүмүүс дээр л би одоо ингээд жишээ аваад ярьчих гэж бодож байна. Яг тэгэхээр одоо дэлхийн ихний хэдэн байранд орох тийм баян хүмүүс эсвэл маш их технологийн чиглэлээр маш өндөр амжилт гаргасан хүмүүс байгаа учраас тэгээд одоо эдгээр хүмүүс нь болохоор хамгийн түрүүнд санах юм нь болохоор одоо ингээд ойлгох хэрэгтэй юм нь болохоор эдгээр бүгдээрээ эхлээд их сургуулаа эхэлсэн байгаа. Одоо их сургуультай явж орсон гэсэн үг. Тэгээд эхнийхээ 1-2 жилдээ сурч ирсэн гэсэн үг. Тэгээд дандаа болохоор сургуулийн хажуугаар одоо хэн болохоор Марк Цукерберг болохоор Харвардд сурч ирсэн байна. Тэгээд Билл Гейтс болохоор бас Харвардд сурч ирсэн. Тэгээд Хим Сэм Алтман болохоор Стэнфордд орсон байсан. Тэгээ Стив Джобс болохоор Reed College гээд дэлхийд даяар нэг сайн мэдгүй мөртлөө ерөнхийдөө маш их ингэж сонгон шилгэж авдаг. Тэгээд одоо эрдэм шинжилгээний чиглэлийн одоо хүмүүсийн хүрээндээ бол яг одоо тэр чиглэлийн хүмүүс одоо тухайн судалгааныхын чиглэлийн хүмүүс дундаа бол нэлээд тэгж ер нь нэр хүнд сайтай тэгээд маш тийм
бас чадвартай хүмүүс ордог тийм сургуулийнх нь Reed College гэдэг нь болохоор тэгээд иймэрхүү сургуулиудад явж орчоод бизнес хийгээд тэгээ бизнес нь амжилттай болонгуудаа сургуулаа ерөнхийдөө хайсан тийм хүмүүс байдаг. Тэгээд энийг болохоор ингээд одоо тэрний оронд одоо ингээд хүүхдүүд юу гэж бодоод байдаг гэхэлэр коллежид сурах хэрэггүй юм байна. Одоо тэгээ заримдаа одоо ингээд жоохон ингээд эргэлзээд байгаа нь болохоор коллежид ингээд их сургууль сурах нь бол хэрэггүй юм байна. Тэгээд харин тэрний оронд ингээд ямар нэгэн бизнес санаа олоод гээд тэгэж бодох бол хэрэггүй. Энэ хүмүүс бол миний бодлоор бол заалттай их сургуулиуд төгсөх байсан хэрвээ бизнесийн тэгж их хурдцтайгаар ингэж амжилттай болоог байсан бол тэгээд мэдээж нарийн уншиж болно л доо. Тэгээ хүн болгоныхын түүхийг нь яг яасаа хийсэн тэр гэх мэтлэн тэрийг нь болохоор би нэг тэгж хийгээгүй. За тэгээд эдгээр хүмүүс нь болохоор бас тэр ерөнхийдөө баян айлах гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ Стив Джобсоос бусдын юм байлээ. Тэгээд Стив Джобс болохоор ингээ багтаа болохоор нэг юм оюутан хүүхдүүдийн хүүхэд болоод төрсэн юм шиг байгаа. Тэгээд нөгөөдөл нь ингээд өөр хүнд ажилчин одоо класс гэж одоо англиар хэлдэг ажилчин давхаргын тим эцэг гэхэд өргүүлчихсэн одоо хүмүүст өргүүлчихсэн. Тэгээд тэгж өссөн байгаа. Тэгтээ онцлог нь болохоор Стив Джобс нөгөө одоогийн Silicon Valley-гийн ойролцоо захиур хотгоны ойролцоо ингэж өссөн байгаа. Тэгээ мэдээж захиур хотгоны ойролцоо зөндөл хүмүүс байгаа. Одоо ингээд олон сая хүмүүс бодвол байдаг баг. Тэрэн дундаас ингээд гарна гэдэг бол өөр. Гэхдээ одоо гарна гэдэг бол мэдээж өөрийнхөө чадвар ийм насаа болтойгоо гэхдээ одоо ерөнхийдөө англи хэл дээр болохоор ийм нэг proximity effect гэж нэг юм байдаг. Тэр нь болохоор чиний амжилт гаргах магадлал чинь одоо ийм маш их амжилттай хүмүүс амьдардаг одоо тий баян хүмүүс амьдардаг амжилттай хүмүүс амьдардаг хотод чиний гаргах одоо чи ядуурлаас гарах тэгээд амжилтанд хүрэх боломж чи илүү юу эсвэл одоо ямар нэгэн Африкийн ямар нэгэн хүний мэдхгүй эсвэл Монголын нэг гудамжинд өсөх нь амжилтанд хүрэх үү гэхээр одоо мэдээж тэр нэг амжилт ихтэй хүмүүс байдаг газар мэдээж амжилтанд хүрэх магадлал маш өндөр байдаг. Тэглээч өрнө хичээл мэтэлтэй сайн байгаа тэр юунд орсон байна. Одоо тэр Reed College гэдэгт орсон байна. Тэгээд ингээ явсан байгаа. Тийм байгаа. Тэгээ нөгөө талаараа бол ерөнхийдөө баян дуу тэгээд ер нь нэлээд өндөр боловсролтой ээж автай тэгээд тэр бизнес нь нэлээд сайн явж байгаа тийм мэрэгжил зэрэгчлэрээ сайн ажиллаж байгаа тийм хүмүүсийн юу нь байдаг гэхээр одоо гэр бүлийнх нь холбоо сүлбэн бас сайн байгаа. Тэгээд тэндээс бас хүүхдүүд чинь суралцах боломжтой гэсэн үг. Гэх мэтлээ ингээд би одоо боломжуудыг ингээд урдаад байгаа байхгүй одоо тийм байна гэдэг чинь ямар ч чартай байх уу гэж ингээд тайлбарлаад байгаа. Тэгэхээр гэх мэтлэн ингээд тэр хүмүүс мэдээж олон зөндөл баян хүмүүс байгаа. Америкч гэсэн зөндөл баян хүмүүс байгаа. Тэр хүмүүс нь яагаад гарч байгаагүй юм гэхлээр зүгээр тэн дундаас гарах боломж нь маш их боломжийг нээж өгнө л гэдэг утгыг би одоо ярих гэдэг байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэглээч нөгөө талаараа болохоор тэр хүмүүс сайн дураараа сургуулаа ингээд хачаагүй хажуугаар бизнес хийж хагаад сургуультаа явж хагаад лект мэгц ингэж авч хагаад тэгээд үнэхээр нэлээд шилдэг хувийн дунд сургууль төгсчихсэн тийм байсан болохоор ингээд сургуулаа хайсан гэж ингэж хэлэх гээд байгаа миний санаа баггүй. Тэгээд тэрнээс гадна болохоор одоо жишээлбэл одоо ингээл зүгээр жишээлбэл ярихад Марк Цукерберг болохоор нэлээд тийм гоц оюутан одоо сурагч байсан. 2000 оны үед нэг нэмэх хасах 2000 оны үед болохоор нэлээд сайнчуулын хувийн сургуульд сурч байсан. Тэгээд бажуудын хороолд амьдардаг байсан байна. Тэгээд тэндээ болохоор айл хэдийн аппликейшн янз бүрийн аппликейшн дээр 90-д онд хийгээд эхэлчихсэн.
өөрөө дунд сургалт авахта. Тэгээ бас дээр нэг юм Synapse Media Player гэж хийжсэн байна. Тэгээд тэр нь болохоор бүр 2000 оны үед machine learning дээр суйрлуулад одоо machine learning гэдэг чинь одоо machine learning гэдэг чинь нэг машинаар суралцах алгоритм дээр суйрлуулад тэгээд одоо тэр сонсож байгаа хүн нь дараагийнхан дуу нь ямар одоо дуу сонсох сонирхолтой хүн байх уу гэж тааж одоо өгдөг тийм алгоритм гэсэн үг тийм алгоритм дээр суйрлуулсан тийм хөгжим тоглуулагч хийж байсан байна. Тэр нь болохоор дунд сургалтаа. Тэгээ айл хэдийн их сургуульд орохдоо програм бичдэг, одоо ерөнхийдөө тодорхой хэмжээгээр код бичдэг болцсон орж ирсэнгүй бүр машин learning хийдэг болцсон орж ирсэн байна. Тэгээд би тэр машин learning чинь болол нэлээд сүүлд сонссон юм чинь. Би өөрийнхөө нэлээд 12 онд сонссон. Тэрнээс өмнө бол мэдээгүй. Тэгээд тэр тэгээд тийм байгаа. Тэгэж явж байгаад Харвардд орчоод тэгээд дараа нь тэр одоо хажуугаар ингээд бизнесээ сургуулийн хажуугаар эхэлсэн гэж байгаа. Тэгээ Харвардд орчоод зүгээр ч байгаагүй бүр одоо төгс одоо юу лээ мастер хэмжээний лекцийг бүр авсан гэж байгаа. Яг тэгэхээр миний бодлоор бол дөнгөж бакалаврт орох гэж байгаа 2000 оны ихээр орж байгаа оюутан аль хэдийн машин learning алгоритм бичдэг болсон байсан гэхлээр бол нэлээ би бол машин learning-ийн алгоритмыг одоо онлыг нь болохоор дөнгөж мастертаа орж одоо сурч байсан. Их сургуулийн програмаар ер нь бакалаврт зөндөө орж болно л доо. Тэгээд миний боломж нь тэгээд таарсан. Тийм байгаа. Тийм тэгээд дараа нь хэн болохоор Bill Gates болохоор бас дээр нэгсэн нэг удаа ингээд сурвалжлаа одоо нөгөө ярилцлага авч байгааг нь би ингээд харж байсан. Тэгсэн чинь ярилцлагатаа болохоор надад болохоор нэг тийм боломж байсан. Тэр нэг манай ээж аавын оруулсан тэр хувийн сургууль нь болохоор баг тэр ерөөсөө тэр үедээ байгаагүй тийм компьютерийн хичээл ордог тийм сургуулиас одоо компьютертэй сургууль дотор компьютертэй тэгээ компьютерийн програмууд ордог ийм сургууль байсан гэж хэлжсэн. Тэрийг нь би харсан. Тэгээд тэр үед хэр баргийн компьютер үздэггүй байхад одоо компьютерийн програм үздэггүй байхад аль хэдийн компьютерийн програм 70 оны ихэнх үеэр ингээд үзсэн байх нь дунд сургуульд тахта. Тэгэнгүүт ч нөгөө их сургуульд орохоор ч тэгээ ялангуяа 70 хэд он гэхээр хол явцсан гэсэн үг тэр хүн. Ер нь одоо тэр цогтаа сурж байгаа оюутнуудтайгаа харьцуулгаж гисэн нэлээ хол явцсан байсан гэсэн үг. Тэгээ тэр одоо сурч исэн тэр элитүүдийн дунд сургуулийг нь болохоор Lakeside гэдэг юм байна. Тийм тэгээд Марк Цукерберг нь болохоор тэгсэн. Тэгээд Сэм Альтман болохоор бас Марк Цукерберг болон Сэм Альтман болохоор хоёулаа еврей гаралтай гэр бүлийн одоо хүүхдүүд. Тэгээ Марк Цукерберг болохоор тэгээ ерөнхийдөө шашинтай биш байсан, итгэл үнэмшилтэй биш байсан гэдэг болсон. Дараа нь тэгээд тийм тэгсэн байна. Ийм байгаа. Тэгээд ерөнхийдөө тэгээ Монголынхаа нэг одоо миний ганц мэддэг жишээ гэх юм бол Анар ах байгаа. Тэгээ би бас нэг юунаас нь харж байсан. Бас нөгөө ярилцлагаас нь харж байсан байхгүй. Тэгсэн чинь бас л нөгөө аав нь болохоор одоо Монгол нэг хараад. Тэгээд аав нь болохоор бас дээр нэг онгоцны инженер гэлүүдээ тийм байсан. Тэгээд бас ийм өндөр боловсралтай хүн гэсэн үг. Тэгээд мэдээж 90-д он бол ингээд 10 дэх үед байсан. Гэхдээ хэдий Монгол одоо ингээд хуучин социалист байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр бол баяа хоосон. Одоо арай жоохон мөнгөтэй тэгээд арай хоосон тийм айлууд бол ялгардаг.
те. Тэрийг бол бүгд мэднэ. Тэгээд миний бодлоор бол анарах бас нэлээ Монголдо бол нэлээ чинэлэгдээ аль та орох хэмжээний тийм айл хөгтөсөн. Тэгээд дээрс нь нэлээ эрт юм технологийн одоо аваасаа болоод аваас амараад бас тэр нэлээ юм технологийн инженерийн тэр одоо нэг юм техник технологитой ойрхон өссөн юм шиг сэтгэгдэл төрсэн байгаа. Тэгээд дараа нь болохоор тэгээд ерөнхийдөө ингээд баян ерөнхийдөө жоохон ингээд хөнгөтэй мөнгөтэй хүн байна гэдэг чинь бид нар бүгдээ мэддэг ааш тий. Ер нь өөртөө итгэлж гэсэн шал өөрөдөг. Тэгээд наадхан одоо ямар нэг юм ингээд одоо бүтэхгүй боллоо гэж бодоход айхан нэг байдаггүй. Айдас бол маш бага байдаг. Хүмүүстэй харилцсан ч гэсэн тэгээд ямар нэгэн шийдвэр гаргасан ч гэсэн айх айдас бол маш бага байдаг. Тэр бол маш том давуу тал. Ер нь хайрцангуй мөнгөтэй айлах байна гэдэг бол тийм байгаа. Тийм гэх мэтлэн ийм. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа санаа нь болохоор мэдээж одоо ингээд бизнес хийх хэрэгтэй гэж боддог. Ер нь одоо ингээд юм оролдож үзэж явах хэрэгтэй. Тэр бол хүний хөгжилд маш их хэрэгтэй зүйл байдаг. Ялангуяа өөрийн гэсэн одоо төсөл гэсэн үг байхгүй. Ямар нэгэн бизнес хийн гэдэг чинь тэгээд өөрөө хариуцлага өөрн тэгээ ер нь хэрэг бас хөдөлмөрч юм бэ гэж ингээд хүмүүс харуулж байгаа. Гэхдээ сургууль хайн гэдэг бол одоо ялангуяа Монгол шиг ийм амьдралтай газар бол сургууль хайн гэдэг бол байх башгүй юм. Одоо би түрүү хэлсэн шиг одоо энэ Швейцарт бол бүх хүн их сургуульд одоо сурдаггүй 5 10 гэж би янз бүрийн тоо сонсч байсан. Юунаас интернетээс хайгаад олж болох л баг. Тэр хавцаал байгаа. Тэгээд тэр хувийн хүмүүс нь л их сургууль сурдаг. Бусдууд нь бүгд янз бүрийн шатны төвшний мэрэгжлийн сургуулиуд сураад тэгээд тэрийг мэрэгжил дэвшлүүлэх янз бүрийн курс, сургууль янз бүрийн хийгээд тэгээд цааш нь ингэж явдаг. Тим ийм орн байгаа. Тэгэхэд Монгол бол тийм биш. Монголд бол мэрэгжлийн сургуулиуд бол би сонсч байсан. Гэхдээ ер нь бол тийм элбэг одоо тийм одоо их сургуультай харьцуулахад нэр хүндтэй биш шүү дээ, тийм нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаарт чанарын хувьд ямар гэдэг юм бэ мэдэхгүй байна. Тэгээд гуравдугаарт болохоор Монголын ерөнхий сэтгүү бол их сургууль бол мэрэгжил гэж боддог. Тэгээд их сургууль сурахгүй бол ингээд боловсруулахгүй янз бүрийн интер гэдэг ийм болцдог. Ийм оронд их сургуулаа төгсгөөс л арга байхгүй. Нэгдүгээрт. Тэгээ ерөнхийдөө ороод ингээд их сургуулийг төгсгөөс л арга байхгүй. Тэгээд нөгөө талаараа болохоор одоо энэ эдгээр энэ хүмүүс нь болохоор нэгдүгээрт одоо төрөний юм дахиад хэлэхэд ингээд гэр бүлийн боловсрол одоо гэр бүлийн ингээд мэдээлэл ингээд боловсрол тэгээ англи хэлний нөлөө тэгээд дээрэс нь ингээд сайн сургуулиудад сурсан тэгээд дээрэс нь дунд сургуулийн боловсрол нь маш хол байдаг. Тэгэхэд Монголын дунд сургууль бол Монголын баг их сургууль гайгүй дунд сургуулийн одоо гадаад оронд зарим юм бол ерөнхийдөө баг дунд сургуулийн мэдлэг. За тэгэл зарим талаараа болохоор баг айгүй тэрнээс ч таархан байж магадгүй тийм байдаг. Тэгэхэд бол ингээд сургууль төгсөхгүй байна гэдэг бол үнэхээр л холоос хол хоцрон л гэсэн үг гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд Монголд бол яаж байгаа бас аргалж байгаа ерөнхийдөө шалгалтуудаа бас харьцангуй амархан хийх боломж байдаг. Иймэрхүү одоо энэ хүмүүсийн орсон шиг энэ том их сургуулиуд болохоор одоо энэ дэлхийн ихний хэдэн байранд ороод байна гэдэг чинь үнэхээр учиртай бол ингээд дэлхийн ихний хэдэн байранд ордог. Тэгээд судалгаа бол үнэхээр сайтай. Тэгээд сургалтын чанар шалгалтын хатуу байдал бол маш өндөр байдаг. Одоо би их сургуулийн Цүрих их сургуульд сурсан хүн тэгээд үнэхээр чалгалт бол хуулна гэдэг ойлголт бол 0. Хизээч хэрвээ энд жоохон хуулах гэж оролдоод баригдах юм бол баг сургуулиасаа хөөгдөн. Тийм хэмжээний тийм амар байдаг. Тэгэхээр энд бол хуулна гэсэн ойлголт бол ерөнхий байдаг. Гэхдээ ингээ хуултаас сэргийлэх гэж бас юм тодорхой
шалгалт болгон дээр л тодорхой арга хэмжээ авдаг л да. Одоо нэг авах хэрэгтэй юм аа. Тэрнээс олсон, энэ ингэснээс олсон гэд бүгдийг тайлбарлаад өгчдөг. Одоо тэгж хуулуулах талтай энэ гэх мэтлэн. Тэгтээ миний бодлоор, миний сонсноор би өөрөө хязгаарч хуулна гэсэн тийм ойлголт байхгүй. Тийм байна. Жохон ч болохгүй. Яг дурмаараа л явна. Тийм. Тэгээ ерөнхийдөө миний бусад дугаараас болохоор одоо ингээд шатарын боловсролын системийн талаар тэгээ ингээд би бас Цюрихийн их сургуулийн физик ангийн программуудыг бас танилцуулна гэж бодож байгаа. Тэгээ яагаад би энийг хийгээд байгаа юм гэхлээр би одоо 20 орчим настай байхад надад яг иймэрхүү нэг их ч юм уу ах тий хэрэгтэй байсан. Тэгээд надад бол би бол сурах амар дуртай. Тэгээ ялангуяа би одоо хувь хүнээрээ жинхэнэ асаараа хөгжихийг хүсэж байсан. Зүгээр нэг тий өнгөцгөн юмар биш. Тэгтээ бүр ингээд хувь хүнээрээ ингээд хөгжихийг хүсэжсэн. Тийм учраас би бүр заавал нэг чанартай их сургууль сурахыг хүсэжсэн. Одоо ингээд дэлхийд мэдгэцэн юм уу эсвэл нэг тиймэрхүү их сургуульд сурахыг хүсэжсэн. Тийм учраас энэ талаар би одоо мэдээлэл өгөх гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол англи хэлтэй хүмүүс Монгол улс бол ихэнх нь ингээ англитэй биш учраас одоо бол ингээд байдал нь бол дээрж байгаа. Тэгтээ бас англи хэлтэй хүмүүс нэг их биш байгаа. Тэгээд миний одоо ингээд өгөх гээд байгаа зорилго нь болохоор англи хэл дээр иймэрхүү мэдээлэл олоход маш амархан. Маш олон хүмүүс ингээд янз бүрийн контентууд хийж байгаа. Монголын хэл дээр болохоор нэг цөөхөн хэдэн арай гайгүй гэсэн тиймэрхүү подкастууд байгаа. Тэгээд ерөөсөө боловсралтай холбоотой сайн мэдээлэл, чанартай мэдээлэл өгөх тиймэрхүү подкастууд нь бол харцангуй их биш. Тэгээд тийм учраас одоо би өөрийнхөө мэдсэн сурсан болгоныг ингэж ярьж өгөх гэсэн. Тэгээд ерөнхийдөө би энэ подкастыг хийх гэж бол нэлээд жил болж байгаа. Сургууль тэгээд дараа нь ажил бас нэлээд байсан. Тэгээд ажил гээд хагасан бүтэн бүдэр бол би шууд ерөөсөө ямар ч юм дэлгэц харахгүй боддог байсан. Тэгээд шууд амархгүй бол тэгээд дараагийнхын 7 хоног нь нэлээд амар ядардаг. Хагасан бүтэн санд нь амархгүй бол тэгээд ингээд миний бусад бас подкастуудыг сонсоорой. Тэгээд дараагийн подкастууд дээр дахин уулзтлаа баяр таа.